Дотоод иргэний сургуулиас бэлтгэн өргөдөг Захим ТV өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн онцлог үйл явдлыг таймлаг өргөж байна. Их сургуулийн эзэмшилгээний нэгдсэн урлагийн захирал хууль зүйн доктор профессор Цагдаагийн Урандаа Батэрдэн криминалистик бүтээлийнхээ оюуны өмчийн зохиогчийн эрхийн гэрчлэгийг дотоод иргэний сургууль гардуулаа өглөө. Энэхүү бүтээл нь сонсох суралцагчдын эрэлт хэрэгцээтэй номын жагсаалт жил бүр тогтмол тэргүүлдэг ном юм а. Оюуны үнцэнтэй бүтээлийн өмчлөх хэрэгээ төрлөх сургуультай бэлгэлж байгаа нь багш хүний ёс суртахуун, эр хүний чудаг, эр зориг болохыг их сургуулийн захирал онцлоо. Алагчийн сургуулийн хөлийн албан тэнхимийн хөлийн офицер, хилчин, дотоодын цэргийн харуулчин мэргэжлийн дамжааны төгсөлтийн үйл ажиллагаа болж 170 сонсогч мэргэжлийн өмнөх гэрчлэгээ гардаа авлаа. Их сургуулийн чанарын баталгаажуулалтын төвөөс дотоод аудиторын мэдлэгээ баттгах, чадамжийг сайжруулах сургууль зохион байгууллаа. Тус сургуультад их сургуулийн 32 дотоод аудитор хамрагдсан юм а. Ихтэй сургуулийн оюутан сонсох сурвалжчдын дунд оюуны энэ дээр эрдэмшилгээний хурлыг шүүхэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүний эрх сэдвээр зохион байгуулах гэж байна. Энэхүү эрдэмшилгээний хурал нь дотоод иргэний сургуулиас төрж гарсан Монгол Улсын хууль зүйн салбарын нэр дэвтэмтэн лавгийн хөдөлмөр бүтээлийг алдаршуулах, нийгмийн эрх зүйн салбарт тулгамдж буй асуудлуудыг нэглэлрүүлэх, шийдвэрлэх арга замыг илэрхийлэх зорилготой юм а. Дотоод иргэний сургуулийн сонсох сурвалжчдын дунд шилдэг илтгэл, уран илтгэгч шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Шилдэг илтгэлийн тэргуун байрыг эрх зүйн махны сургуулийн сурвалцагч мөгчмөг эзэлсэн бол уран илтгэгчээр Цагдаагийн сургуулийн сонсогч Мэдэг бат шалгарлаа. Криминалистикийн салбар дахь инновацийн технологи сэдвт олон улсын эзэмшилгээний захим орлууллаа. Монгол улс, Орос улбаны улс, Исламын бүгд найрамдах Пакистан улс, бүгд найрамдах Энэтхэг улс, Америк нэгдсэн улс зэрэг дэлхийн 12 оноос зочид төлөөлөгчид оролцсон тус хуралд эрдэмшилгээний нэгдсэн урлагийн гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн эрдэмшилгээний ажилтан Номин Эрдэн гэмт хэрэгтний сэтгэл зүйн хүрэг зураг, гэмт хэрэг илрүүлэх уламжлалт бус аргын нэг болох нь сэдвээр орос хэлээр илтгэл хэлэлцүүллээ. Их сургууль болж өнгөрсөн онцлог үйл явдлыг таймлаг өргөлөө. Дараагийн дугаараар иргэ уулзлаа. Түр баяртай.